Гармин 100% ер нь өөрсдөө даатгаад ингээд гүйлт дугуй аль алинд нь ашиглаж явж байна. За сайн бацхан өнөөдөр Улаанбаатар марафонд оролцож байгаа нийт оролцогчдоо бүгдэнд нь одоо уралдаад барианд орсон хүнс намжил баяр хүргэе. Энэ Улаанбаатар марафонд одоо хүүтэйгээ хамт 3 дахь жилдээ орж байна. Анхных нь 10 км-т хоёлаа уралдаад өнгөрсөн жил 21, энэ жил бас 21-т ингээд хоёлаа хамтдаа уралдлаа. Тэгээ ер нь уралдаан болгондоо Гарминыг хэрэгэлдэг. Ерөнхийдөө зүрх, өөрөө эрүүл мэнд, мөн хурд, өөрөө одоо юу гэдэг хөлний бүх үгээ хянаад явахад айгүй хамгийн зүгээр одоо би бас давхарнаа дугуйн спортоор бас хичээлдэг. Дугуйн дээрээ бас Гармины компьютер тавьж явдаг. Энэ ерөнхийдөө Гармин брэнд нь одоо би нийтдээ 3-4 жил битээр хэрэгжилж байна. За энэ жил би Улаанбаатар марафон 2026-ад хагас марафоны ангилалд гүйгээд нийт 2 цаг 4 минутад замаа туулж дууслаа. За тэгээ энэ хугацаанд миний одоо дотны нөхөр Garmin цаг маань наривчил сайтай миний одоо зүрхний цохилт туулж байгаа дундаж хурд гэх мэтлээ одоо шаардлагатай мэдээллийг бол маш сайн наривчлалтай өгж дэмжлэг боллоо. Өнөөдөр би Garmin Forerunner 950 гэдэг цаг зөөжгүүлээ. Гүйлт явцдаа хурдаа хянаад за одоо нэг хэсэг энтэйгээ явчих. За нэг хэсэг ингэж байгаа ажил явчих гэх мэтээр хурдаа хянаад явах нь туйлын ашууд бүгдлээ. За мөн шиг урд өрөө нойроо хянж унсан. Нойр бол нэг 89-тэй боломж юм байсан. Энэ мэт тэгээд гүйлт хэлгээд би 100% байсан. Гүйлт дуусгаад 70% байсан. За тэгээд үүнээс гадна маш олон хэмжээт хүнүүд байдаг. Тэрвалт гүйлтээ хийгээд гүйдэг гэх мэт маш олон давуу талтай. Бүгдийг ярих гэхээр амсгаадаад байна. Тэгээд манай хүүхчид Garmin авч хэрэглээрээ. Гүйлтэнд маш хэрэгтэй зүйл шүү. Яг нь цаг маань болохоор нөгөө нэг километр тутамд хэдэн минут амжилттай гүйж яах гэдэг гаргадаг учраас айгүй үр дүнтэй байсан л та. Тэр урдтай гүйж яах гэдэг юм аа. Тэ. Ер нь бол цагаа хараад гүйс байнга. Амьдралын нэг хэм маяг болоо явчихдаг. Яагаад тэгэхээр бүх юмаа хянаад явчихжээ, нойрыг хянжиж जैन. Тэгээд идэж явах маа бас давхар хянаа явчих. Тэгээ бэлтгэл хийхэд бас бэлтгэлээ яаж яах бас бүгдийг хянаа явчихдаг болохоор маш хэрэгтэй цаг гэж бодож байна. 2 жил гарan зүүж байна. Ер нь бол гүүх тэгээ усан сэл дугуй унах энэ 3 чиглэл ашигладаг. За миний хувьд бол Garmin цагийг 2000 оноос хойш бараг ашиглаж байгаа. Тэгээд 2000 оноос хойш ашиглахдаа ер нь бол голцоо гүйлт марафоны спортод ашиглаж байгаа. За мөн дээрэс нь хөдөө явахдаа бол бас юу гэдэг навигашнаар бол ашигладаг. Ер нь бол хөдөө явсаж төөрдгүү. Ийм бас давуу талтай цаг. За өнөөдөр бол би дуугаа сонсоод гар утсан дээрээсээ шууд дуугаа сонсоод тэгээд одоо юу гэх юм цагийнхаа зүрхний цохилтын мэдээлэл за гүйж байгаа пэйс бүх юмудаа ингээд утаснаас авчдаг. Тэгээд өөрийнхөө хурдыг тавих уу одоо зөвсөн татах уу гэдэг ер нь бол өөрийнхөө биеийг одоо ингээд хянаад гүйдэг гэсэн. За Garmin цагийг би аваад гид орчин болж байгаа. Тэгээд энэ абар байдаг нөгөө утсан дээр Strava ингээд аргаад хараад байдаг шүү дээ. Тэрийг бодлого шууд ингээд явдаг. Тэгээд хонхоо ингээд километр болгон дээр бас тэд явж байгаа гэдэг тэгээд тохоо өгдөг. Тэгээд өөр бас өгч сольж байна. Юу одоо цогцол баяж. Ер нь бол Garmin зүгээд гүйхэд бол гар утастай гүйснээс хамаагүй илүү байгаа. Ер нь бол зарим гар утасны юу гэдэг GPS датанаас болоод алдаад байдаг бол Garmin бол барагтаа алдахгүй. 2-3 GPS-тэй холбогддог гэж би анх одоо сонгож авч байсан. Одоо авснаас хойш 96 гаруй жил бол зүүж байна да. Анх ер нь өөрсдөө эрүүл мэндийг аль болох хянаад зөв зохистой амьсгалаа хянагч байдаг юм уу? Та өөрийнхөө хөдөлгөөн гэмтэл бэртэл авахгүйгээр зөв зохистой спортоор хичээлэхэд хамгийн төхөмтэй энэ төхөөрөмж гэж үздэг. Энд одоо бас нислэгийн GPS юугаар алдартай шүү дээ. Донгоцонд ашигладаг. Тэгээд ерөнхийдөө бас гадааш дотгош ингээд удаа айлуудтай хийхэд айгүй тийм зам төөрөхгүй байлгаахтай тиймэрхүү
энэ дээр айгүй тусалж явдаг болохоор Garmin 100% ер нь өөрсдөө даатгаад ингээд гүйлт дугуй аль алинд нь ашиглаж байна. Яг гүйлтийн загварынх нь ийм метриксүүд нь айгүй дуртай. Lactate threshold, performance metricsүүд одоо VO2 max, одоо training status, training readiness, sleep score, health score, endurance score гэдэг ер нь бүгднийг шатлаад явдаг. Тэгэхээр амар хэрэгтэй.